За сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлагаар чиний дараагийн шинэ эхлэл ямар байх вэ? Бас их сонин сэдв гэж бодож байна. За тэгээд хөзөр дээр юу хэлэх нь вэ? Та зөв сонголтоо сонгоорой. За өнөөдөр бол 3 төрлийн түлхүүрээс сонгоно гэх. Алт хүрэл мөнгөн түлхүүр. За тэгээд өөрийнхөө сонгосон түлхүүрийн уншлагыг дараагийн хэсгээс үзээрэй. За 1-р группийн алтан түлхүүр сонгосон хүмүүсийн уншлага эхлэх чинь. За 1-р групп дээр уншлага эхлэхийн өмнө ер нь бүх группууд дээр уншлага эхлэхийн өмнө орчны энергийг жоохон цэвэрлэе гэж бодож байна. За чиний дараагийн шинэ эхлэл ямар байх вэ? За өнөөдөр уншлага арай өөр хэлбэрээр. За сүүлийн үед бас нэг арай өөр хэлбэр бариад байгаа. Өнөөдөр бас нэг туршилт. Уншлага мессеж хүрэх нь л чухал тийм. Гэхдээ би өөрийнхөө нэг өөрийнхөө арга барилыг барьж авах гэдэг ингээд янз янзын хэлбэрээр дүрсээр. За заримдаа Oracle message картууд голчлон уншаад байсан сая сүүлийн нэг хэсэг. За одоо болохоор өнөөдөр Lenormand карт гэдэг. Ер нь картууд 3 төрөлтөө тарот карт. Хүмүүс нөгөө таруул гэдэг шүү дээ. Таруугаас бусдын баг нэг тийм тэр болгон нарийн мэдэхгүй бах тийм. Тэгээ мэдчих залбахгүй л бах. За тэгэхээр юу гэх гээд нэхэр Lenormand карт гэж бас байдаг. Энэ 3 бол Lenormand карт юм байна. За энэ 5 нь таргуут карт. За өнөөдөр бол нэгэсэндээ Oracle message карт бол байхгүй. Тэгээ Oracle message картгүйгээр уншлага хийх гэж байна гэсэн үг шүү. За тэгээд энэ тавилтууд нь бас учиртай. За энэ бол одоогийн тэр үйл явдлыг илэрхийлэх гэдэг байгаа. Тийм, одоо танд яг ямар тийм үйл явдал болох гэдэг. Энэ болохоор илүү дотоодын сэтгэл зүг илэрхийлдэг байхгүй юу? Тарот карт ер нь хүний дотоодын сэтгэл зүй. Lenormand карт болохоор одоо болох яг одоо ер нь нэг үйл явдал тийм. Гадаа тал гэсэн үг. Энэ дотор тал, энэ гадаад тал. За Oracle message картууд яг юу хэлдэг вэ гэхээр танд хорвоо ертөнцөөс хэрэгтэй байгаа мессежүүд үгээр дамжуул одоо юу гэх юм хүрх гээд байгаа шууд мессеж картууд байдаг шүү дээ тийм. Дээр нь дандаа мессежээр одоо утга санаагаа илэрхийлсэн картууд байдаг гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн уншлага арай өөр онцлогоо гэсэн үг шүү тийм. За энэ дээр болохоор энэ карт таны одоо за ер нь юунаас эхэлдэг юм уу тийм. Яг унших одоо арга барилаа яагааг бол байна л да. Тэгтээ олоогүй л байна. Тэгтээ яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тийм. Таны энэ дээд талын карт. За тарот картаас эхлэе. Таны энэ дээд талын карт одоогийн энерги. Энэ Six of Swords гол карт. Энэ дээр Five of Swords карт байгаа. За тэгэхээр за танд ямар тарот хөзрийн уншлага заах гэж байгаа ш. Зүгээр ерөнхийдөө хөзрийнхөө нөгөө юг яг нөгөө уншлагын нөгөө хичээл юу гэлээ дүрм журм юу заах гэж байгаа юм шиг явах гэж байна тий. Тэр тийм бол биш л дээ. Тийм танд бол хүрэх мессеж нь л чухал байгаа болохоос биш. Аль нь юу илэрхийлэх нь тийм ч чухал биш байх л да бодоход тий. За энэ Hermit картаар эхлэе. Hermit карт яг одоо ойлгохоор юу гэж нэхэр одоогийн дотоод энерги, таны дотор байгаа энерги. Та өөрийгөө жоохон юм тусгаарлсан, жоохон ганцаараа байх шаардлагатай. Ер нь хүмүүстэй нэг харьцаа холбоо үүсэхгүй ганцаараа дотооддоо төвлөрж магадгүй зарим нэг улсууд нь бясалгал хийж байгаа. Зарим нэг улсууд нь ерөөсөө нэг гадаад орчноос өөрийгөө тусгаарлсан байгаа байдлыг илэрхийлэх гээд байгаа шүү дээ. Зөвхөн цаанаасаа л одоо нэг хүнтэй харьцах тийм нэг сонирхолтой биш.
Ер нь ганцаараа байх дуртай. Ганцаараа байсан ч бодолтой дотроо өөрөө юмыг эргэцүүлээд зөв бурууг тунгаагаад ер нь нөгөө нэг хин нэгний санаа оноо сонсно гэхээсээ илүү одоо өөрийнхөө дотоодод байгаа байдлыг илэрхийлэх гээд байгаа юм. Hermit картаар тий. Өнөөдөр жоохон дэлгэцээс жоохон карт тустай байгаа тийм. За юу вэ хол байгаа тийм болохоор Hermit картаар цаа энд камера болоо тий. Энд тэгэхээр ерөөсөө л тий. Өөр дээрээ төвлөрсөн байгаа хүнийг илэрхийлж байгаа шүү за. Өөр дээрээ төвлөрч байгаа юм бол. Ер нь нөгөө олон хүмүүстэй харьцаж явах ядраал ч юм уу. Өөрийнхөө энергийг алдаад байдаг төрлийн хүмүүс байж байгаа гэх. За тийм болохоор ганцаараа байхдаа илүү тайван, илүү тогтвортой, илүү аз жаргалтай, илүү амар амгалан байдгаа гэсэн үг. За угаасаа тийм төрлийн хүн биш байлаа гэхэд энэ цаг үед ерөөсөө тийм байгаад байгааг илэрхийлж байгаа. Хүн ер нь тийм дандаа л бужигнаад байвал угаасаа нэ ядраа штэ тий. За тийм болохоор энэ Hermit картаар бол танд энийг илэрхийлэх гээд байна гэсэн үг. За Six of Swords cards энэ таны өнгөрснийг та юунаас гарч ийн одоо гэж хэлэх гээд байна. Таныг жоохон тийм нэг зовоож исэн хүнд одоо юу гэх юм орхиж явж чадахгүй байсан газараасаа та орхиж явах гээд байна гэсэн үг. Орхиж явж чадахгүй байсан, сэтгэлээсээ тавьж явуулж чадахгүй байсан. Ер нь таны хувьд жоохон тийм таны ганцаараа байж бодлоо зэгцэлж шийдвэрээ гаргахад тусалж байгаа карт байхгүй. За тийм болохоор та энэ бүхнийг орхиод тий аажмаар энэ бүхнээс холдож гарч яваа гэж хэлж байгаа байхгүй. За энэ Five of Swords энэ карт юу хэлэх гээд байна? Одоо нэгсэнд өөртөө айгүй их тэмцлийг энэ ерөөсөө тантай тулалдаад байгаа хинч байхгүй гоц. Гэтэл өөрийгөө нөгөө айгүй их ингэж хамгаалж исэн бүр Hermit өмсөд өөрийгөө хамгаалж исэн байгаа даахгүй. Хаанаас тийм юмнаас явнаас юу ирж өгвэ гэсэн юм хамгаалалт. Энэ бол нэгсэндээ бүр ингэж яг цаг ерөөсөө сэтгэл зүйн тэмцлийг илэрхийлж байгаа шүү. Тийм. Юутай ч юм тулалдаад, юутай ч юм дайтаад, юутай ч юм юунаас ч юм өөрийгөө хамгаалаад байсан. За одоо тэгэхээр энэ уруу гарч ирж байна гэхээр одоо та ганцаараа байж нэг хэсэг бодож төвлөрснийхөө үчинд нэгсээ тайвширч байгаа баг. За тэгээд тайвширч байгаа учраас та энэ өөрийгөө ингэж нэг юутай ч юм тэмцэжсэн тэмцлээс гарч ийна гэсэн үг. Хүн ер нь их стресстэй, их ядраад ингэсэн байгаа үед хүний нөгөө нэгсэнтэй энерги уналт байхгүй юу? Батарей чарж хийх ёстой шүү дээ хүн ер нь утасч бай юу ч бай нөгөө батарей лоу гэд бип гэд нөгөө дохио өгдөн шүү дээ тий. Яг тэрэн шиг тийм байсан үеийг илэрхийлээд байгаа байхгүй энэ үзрээр энэ хээзрүүдээр. За тэгэхээр тэр нь яг юу яаж юм гэхээр тэндээсээ та ганцаараа байсныхаа хүчинд хэсэг одоо өөрийгөө цэнгэлж аваад одоо юу гэх юм одоо тийм батарейга цэнэглээд ирж хүчтэй болоод тэгээд аажмаар тэр юутай ч юм тэмцэлтэй дэсэн тэмцлээсээ гарч ийна гэсэн үг. Эндээс аажмаар гарч ийна гэсэн үг. За тэгэхээр Two of Cups үзэр тий. Two of Cups. Энэ бол одоо танд жинхэнэ холбоо, жинхэнэ
эвлэрэл. Тий. Жинхэнэ холбоо, жинхэнэ эвлэрэл ирж байгааг. Одоо жинхэнэ өөрийгөө олж байгааг. Одоо эсвэл жишээ нь та ганцаараа ингэж байснаар хин нэгэнд дахин одоо тэр хайртай хүндээ ч юм уу эсвэл хин нэгэнд дахин үнэлэгдэж байгааг хэлэх гээд байгаа гэсэн үг. Өмнө нь таныг одоо ерөөсөө ингэж яаж сэтгэл гаргаад яасан ч нэг тийм хүлээж авахгүй байгаад байсан бол одоо энэ цаг үе та ингэж өөрийгөө өөрчилснөөрөө энэ эргэж ийна гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо болохоор Ленорманд картыг уншия. Ленорманд картуудаар яг юу хэлнэ вэ гэд. Ер нь өөрөө эндээс яаж юм гэхээр өөрөө өөрийгөө эдгэж ангасны хүчинд дараагийн одоо хэн нэгэнд өөрийгөө үнэлүүлэх, хайрлуулах, тэр хүн таныг өөрөөр харах яг тийм одоо шилжилтийн цаг үеийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Өмнө нь магадгүй те юутай ч юм тэмцээд ингээд байсан гэдэг нь чи намайг хайрлсангүй, чи намайг тэгсэнгүй, би чиний төлөө ингэж хичээж яхад, тэгж яхад ингэж яхад гэд хичнээн нөгөө нэг хайрыг нөгөө хүчээр хүнийг хайрлуулж болтгоо гэдгийг л яг эндээс ойлгохоор байна л да. Гэсэн яасан энд ганцаараа байгаад энд юмыг айжмаар тавьж явуулаад орхиод эхэлснээрээ эргээд таныг харах өнцөг нь өөрчлөгдөд. Та өөрийгөө хайрласнаар энд таныг харах өнцөг өөрчлөгдөд эхэлж байгаа байхгүй юу? Та өөрийгөө эдгэж ангааснараа ганцаараа байсныхаа үчинд өөрийгөө эдгэж ангааснараа одоо харин харах өнцөг нь өөрчлөгдөж байна гэсэн санаа хэлээд. За тэгээ Seven of Wands үзэр бол одоо ингээд таныг эргээд ингээд нөгөө үн цэнэгч нь ойлгосон учраас ингээд таныг өргөж байгаа, таныг хамгаалж байгаа. Тий. Та одоо юу гэх юм эргээд нөгөө өөрийгөө ч гэсэн тий үн цэнэ олж авсан хүнийг хэлээд байгаа. Өөрийнхөө үн цэнийг олж авч нөгөө байр суурь тогтоосон хүнийг. За. За ингээд өнөөдрийн нэг энэ тарот үзрийн нэг юм 5 байршлын талаар би яг нэг байршил ингэж нөгөө уншдаггүй байсан. Одоо тэгээд яг одоо юу ажил гэсэн үг турш чинаа л гэсэн үг шүү зэ. За одоо болохоор байна. Энэ 3 Ленорманд картууд яг юу хэлэх нь вэ гэд. За фиш үзүр. Фиш үзрийн ерөөсө гол утга санаа нь болохоор мөнгө. За юмны урсгал чиглэл өөрчлөгдөх. Энэ дээр бол ер нь тэгтээ нэг тийм хайр сэтгэлийн тал дээр илүү ингэ шинжилт орж ирээд байгаа шиг. Өөрийгөө ойлгохгүй тийм юм байсан юм нь одоо энд ойлголцол үүсээд эргээд энд фиш гэдэг чинь эд баялагийг хамтдаа аз жаргалтай байгааг хамтдаа одоо илүү нөгөө нэг элбэг хангалуун эрх чөлөөтэй байгаа байдлыг илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг болохоор нэгдүгээр групп магадгүй тийм нэг жоохон үйл ойлголцол байгаад байсан хүмүүсийн эвлэрэл одоо шинээр орж ирэх гэдэг шиг байна. Дараагийн шинэ эхлэл чинь эргээд эвлэрсэн эвлэрэл аз жаргалтай цаг мөчүүд орж ирэх нэ гэж хэлмээр байна. За зарим хүмүүсийн хувьд энэ ерөөсөө эд баялагийг шууд илэрхийлдэг шууд утгаараа. Эд баялаг мөнгө төгрөг танд одоо орж ирэх нэ, бизнес орж ирэх нэ, санхүүгийн одоо боломж орж ирэх нэ гэж. Санхүүгийн эрх чөлөө бас орж ирэх нэ гэж хэлэх гээд байна. За энэ чи зангуу үзүрээр тий. Зангуу үзүр юу илэрхийлж байна гэхээр тогтвортой байдал. Нөгөө зангууга буулгаад усан хонгоц зогсдөө шүү дээ тий.
Тэгэхээр эдгээр чинь нөгөө гадсалсан юм шиг юм тогтвортой болно гэсэн үг. Энд тогтворгүй байсан хөдөлгөөнүүд одоо энд тогтвор сууршилтай боллоо. Хамтдаа аз жаргалтай сайхан байдаг боллоо гэсэн үг. Удаан үргэлжлэх харьцааг. Нэг газар та найдвартай одоо суурин суухыг хэлж байгаа. Яахан тодорхойгүй байсан харьцаа бол одоо нэг ингээд та өөрийгөө ойлгож хайрлаж, юутай чимд тэмцэхээ магадгүй хэрэлдэж, хардаж янз бүр болдог байсан бол тэрийг бойсноор энд ойлголцол үүсээд энд хамтдаа аз жаргалтай болол за одоо бол харин ирээдүйг хараад хамтдаа байж болох юм байна гэдэг нэг тийм юм дээр ирэх гээд байна л да. Тэр савлгаатай байгаад байсан энэ энерги нь одоо тогтворчих гээд байна гэсэн үг. Дараагийн таны одоо орж ирж байгаа энерги эхлэл нь. За тэгэхээр энэ boards гэх шугнууд цуглаж нийлж хагаад одоо бие сэтгэлээ хамтдаа ойлголцоод бүр ингээд нэг ойлголцлын одоо юу гэх санаа зовнил байсан бол тэр нь арилаад хий хардталтай эсэрдэл байсан бол за тэр нь ингэж ярилцаж ойлголцсноор арилж яана гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энийг бол мэдээ яриаг илэрхийлж байгаа. Тэгэхээр та хоёр ярилцсныхаа үчинд удаан тохиолдолтой аз жаргалтай болохын харьцааны эхлэл танд одоо орж ирэх гээд байна гэсэн үг. Нэг хэсэг нэг тийм ойлголцохгүй байгаад байсан бах уу тийм хэцүү л байсан байх шиг байна. Одоо бол тэрийг та айжмаар ингээд тавьж явуулаад эндээ сайхан өөрчлөлт орж ирж байна л гэсэн үг байна. За ингээд. За нэгдүгээр группийнхний уншлага ерөнхийдөө ийм эхлэл орж ирж байна танд тийм. За ингээд нэгдүгээр группийг сонгож сонссон танд амжилт хүсье баярлалаа. За хоёрдугаар группийн сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За өнөөдрийн уншлага арай жоохон өөрөөр явагдах гэж байна тийм. Өмнө нь бол Oracle message картуудыг за сүүлийн өдрүүдэд сүүлийн бараг нэг 10-аад бичлэг байна уу дан Oracle message картууд хөргсөн байгаа. За өнөөдөр Lenormand карт за тарот уншлага. Тийм. За таны чиний дараагийн тий шинэ эхлэл ямар байх вэ? За таны амьдралын чиглэл бол яалтчгүй л одоо тийм өөрчлөгдөх тийм эхлэл бол байна тий. Өөрийнхөө дотоод үнцнийг өөрөөр харах үе. Өөрийгөө үнэлж эхлэх үе. Энийг юунаас хэлэх гээд байна вэ? Картуудын нийт ерөнхий энергиэс тэгж хэлээд байгаа. За одоо болохоор карт бүр дээр ярина. Тэгээ карт бүр дээр тус-тустай. За dog. За сайхан үнэнч тий үнэнч хүнийг илэрхийлж байгаа. Эсвэл дэмжлэг туслалцаа. За найдвартай холбоотой хүн. Хин нэгний одоо тус танд ирэх гээд байна гэсэн. Тэгэхээр шинэ эхлэлд та бол ганцаараа биш ээ гэсэн үг байна. Таныг тусалж, ойлгож, дэмжих найдвартай итгэлтэй үнэнч хүн байна гэж. Чиний талд чамааг ойлгох хүн гэсэн үг шүү за. За cloud гэдэг чинь жоохон тийм энэ үүлийг хэлж байгаа тий. Та болохоор яаж юм гэхээр жоохон эргэлзээтэй байгаад байгаа. Танд тодорхойгүй юм шиг санагдаад та нэгсэндээ таны нүдний өмнө ингээд үүд бүрхцэн тэнгэр харагддаггүй шүү дээ тийм ээ. За тэгэхээр яг тэрэн шиг та энэнд тодорхойгүй танд ер нь юм бүрхэг байгаа гэсэн үг. Бодлоонтой шийдэж чадахгүй байгаа гэсэн үг. За тийм мэдрэмжтэй байгаад байгаа. Тэр яг ингэхэн зөв үү тэрэн зөв үү гэд магадгүй нэг юм сонголтын юм дээр ирч чадаад байгаа хэрэг. Ер нь магадгүй гэж энэ дээр хэлээд байгаа байхгүй юу? Crossroad гэдэг чинь яг энэ та салаа замын улдуур ирсэн. Уул нь танд итгэж болох нэг юм хүн байгаад байгаа юм байна. Та тэрэндээ итгэх үү? Үгүй юу хоёроо эргэлзээд магадгүй энэ хүн хэлж байгаа үгэнд итгэхгүй ч юм уу. За энэ хүнд нэг тийм
Энэ хүн бол уул нүүнэн ч юм байгаад байна. Гэтэл та итгэхийг хүсэж байгаа ч гэсэн нэг тийм шийдэж чадахгүй байгаа л гэсэн үг. Тэгэхээр яг энэ салаа замын уулзуур дээр яагаад гэвэл танд асуудал тийм тодорхой биш байгаад байгаа. Учираас та шийдэж чадахгүй байна л гэсэн үг. Нэг бол салаад явна, мөрөөрөө явна. Нэг бол шийдвэр гаргаад нэг чиглэлд хамтдаа явна гэсэн нэг ийм л нэг тийм сонголтын одоо тэр нь танд шинжилэл авчрах тийм сонголтын шийдвэрийн одоо цаг үе дээр байгаад байгааг хэлэх гээд байгаа байхгүй юу? Энэ айгуу тийм өөрийн чинь хувьд айгуу том шийдвэр. Магадгүй тэгээ одоо найз за энэ нэг хоёр залууч вэ? Эсвэл хуучин шинэ хоёрын хайлыг сонгох уу? Эсвэл энэ нэг хоёр одоо залуу юм хоёр бүсгүйгийнхээ айлын сонгох уу гэсэн. Тэгээд энэ дээр айгүй эргэлзээтэй байгаа гэдэг байхгүй. Хэрв энэ найз бүсгүй найз одоо тийм одоо тэр хүн хоорондын харьцаан дээр үзэж байгаа бол хайр сэтгэлийн харьцаан дээр үзэж байгаа. За эсвэл ажил төрөл дээр ч байж болно шүү дээ тийм. Ер нь нэг тийм сонголтын заг. Амьдралын чиглэл байж болно. За нүүц суух гэдэг нь ийшээ явах уу, тийшээ явах уу хоёрынхоо заг. Энэ тодорхойгүй бус байгаа учраас итгэж одоо шийдвэрээ гаргаад шууд одоо энэ хүний үгээр ч юм уу ингээд дагаад явчих чадахгүй байгаа ч гэдэг юм. За ийм төрлийн нэг жоохон эргэлзээ тэнгэлзээтэй байгаа ийм шийдвэрүүдийг юу хэлэх гээд байгаа картуудыг. За Ленорманд картын хэлж байгаа 3 мессеж бол нэг иймэрхүү. За тарот картууд юу хэлэх нь вэ? Энд бол яг өөрийгөө шинээр бүтээж байна. Магадгүй энд шийдвэрээ гаргаад итгэж шинээр бүтээх нь байна л да. За энэ Page of Cups шинэ эхлэлийг, шинэ хайрыг та магадгүй энэ хамтдаа шийдвэр гаргах гээд байгаа энэ хүнээ сонгосныхоо юунд танд шинэ хайр, шинэ эхлэл ирээд байгаа ч. Шинэ сэтгэлтэй одоо шинэ сэтгэлж явах шинэ одоо нэг шинэ мэдрэмж шинэ мэдрэмж. Магадгүй нөгөө нэг шийдэж чадахгүй байсан зүрх сэтгэлээ нээж эхлэхийг хэлээд байна. Нөгөө дотоод зүүн совын энэ хүн итгэж болох хүн, энэ хүн тийм хүн, ийм хүн гэдээ танд хэлээд тахна. Та нөгөө итгэхгүй жоох ингээд цаг хугацаа аваад эцэст нь зөв шийдвэрээ гаргах юм шиг байна л да. Тийм учраас та энд тийм одоо шинэ сэтгэл зүрхний мэдрэмж одоо танд орж ирж байна гэсэн үг. За тэгээ энэ харьцаа бол яг урагшлахаараа болохоор айгүй тийм одоо нөгөө гаалаасаж урагшлна гэдэг шиг тийм. Маш гоё тийм эрч хүчтэйгээр урагшлана гэсэн. За энэ. За та бол одоо амьдралдаа өөрөө өөрийгөө өөрчилж чадах үе дээрээ байна. Өөрчилж чадах үе дээрээ. Өөрийнхөө чадварыг ашиглах, өөрөө одоо бүхнийг бүтээх, шинэ боломжийг нээх, таны үндсэн энерги чинь өөрөө тийм боломжтой байгааг, зүүн совин өндөртэй байгааг танд хэлэх гээд байна гэсэн үг шүү. За энэ болохоор өнгөрсөнд өөрийгөө жоохон бариад, жоохон сэтгэлээ нуугаад эсвэл тийм яг нэг тодорхойгүй байгаад байсан учраас ингээд хүлээсэн байдалтай байсан гэсэн үг. Тэгээд одоо болохоор яаж юм гэхээр нэгтэй шийдвэрээ гаргаад шинэ эхлэл рүү явж байгаа юм байна л да. Тийм шинийгээ сонгож шинэ эхлэл рүү. Тэгэхээр аягүй тийм урам зоригтой. Одоо ч нэг нүдний өмнө байсан үүлэн бүрхүүлийг л ингээд хуу татаа хайчаар чинь одоо ингээд юу гэх юм хүнд итгэж болох юм байна. За энэ тийх хүн байна гэдэг нэг итгэжгүй хүн чинь нөгөө бүр ингээд нэг сэтгэл шолуудаад нэг ингээд өстө дотроос нөгөө галасаад ингээд гоё одоо эрч хүч энерги орж ирж штэ тийм. Тэгэхээр яг тийм байгаад байгааг хэлж байгаа таныг энэ дээр болохоор
Тийм болно гэсэн санааг. Энэ бол таныг хуучин стресс. Энэ нэг үйл бүрхэг байсан үе чи ямар байсан гэхээр айгүй стресстэй байсан үе. Тэр одоо энэ сайхан шинэ эхлэлд, шинэ хайр, шинэ боломж, шинэ бүхэн орж ирснээрээ таны энэ нэг стресстэй, айдастай байсан цаг үе дуусч байгааг илэрхийлж байгаа байхгүй юу? Хэрвээ энэ ингээд байжсэн бол одоо яаж исэн гэхээр та бүр нойрч хүрэхгүй яаж шийдэж чадахгүй юм. Дотороо маш их эргэлзээтэй нүдийн бооц юм шиг байгаад байгааг хэлжсэн. Тэгэхээр одоо тэр нэг үүл нүгэд нүдний боолт арилаад тэгээд энд одоо юу орж ирж байна гэсэн үг. Таны одоо тэр санаа зовоод байсан санаа зовнилууд арилж байна гэсэн үг. Стресстэй байсан, стресстүүлээд байсан асуудлууд цэгцэрж байна гэсэн үг байгаа байхгүй юу? За тэгэхээр та эцэст нь бол ерөөсөө өөртөө маш гоё итгэсэн, өөрийнхөө зүүн совин мэдрэмжинд итгэсэн, зөв сонголтоо хийсэн. Таны дараагийн алхам яах нь вэ гэхээр энэ зам дээрээс та зөв замдаа орох нэ. Энэ одоо салаа замын уулзуур дээр энэ зогсчол гайхаад стресстэй бүр ингээл өөрийгөө шаналгаал ингээд исэн бол та зөв зам руу орох. Магадгүй энэ гэрлүү явах хамгийн дөт зам тийм энэ зам руу ороод та ишиг ингээ орох л доо. Ишиг гэсэн гээ давхад алга болох. Буцаад ингэсэн бол бүр алга болох байсан бол одоо та яг зөв зам руугаа ингээд орснороо таны стресс арилаад ингээд та өөртөө итгэлтэй маш гоё цаг үе танд ирэх гээд байна гэж хэлэх гэж байгаа. Тэгээд таны итгэж чадахгүй байгаа тэр хүн чинь бол танд айгүй үнэнч итгэж болох урт хугацаанд итгэж болох хүн шүү гэж энэ дээр гаргаж ирж байгаа байхгүй юу? За ингээ 2 дугаар группийнхний уншлага маань ерөнхийдөө үзрүүд нэг ийм юм хэлж байна да. Удахгүй танд тэгэхээр гоё одоо эхлэл ирж байгаа юм байна тий. Та зөв замдаа орсон гоё эхлэл ирж байна гэж хэлэхээр байна. За ингээд амжилт хүсье. Баярлалаа. За 3 дугаар группийн уншлага. За энэ картууд дээр болохоор жаахан тийм сонин энерги гарчээ тий. За юу гэж юм? Эхэндээ бол энэ шинэ эхлэл нэлээд өөрийг чинь ядраасан, бухимдуулсан, жоохон сэтгэл санааг зовоосон жоохон тийм төрлийн үе ярих гэдэг байгаа байхгүй эхний хэсэг шүү тий. Эхэндээ. Тэгээ сүүлдээ болохоор яаж юм гэхээр тэр нь бүр илүү үнцэнтэй. Бүр тэгээ эхэлснээс шал өөр болно гэсэн үг. Танд бүр баяр хөөргийг авчрах. Бүр бодит үр дүн лөө авчрах. За тийм өөрчлөлтүүд танд орж ирэх гээд байна гэсэн үг. За Lenormand карт. За өнөөдрийн уншлагууд угаасаа нэгч Oracle message карт байхгүй. Энэ 3 Lenormand карт, энэ Tarot картууд. За эдгээрээр юу хэлэх гээд байна? За энэ хулганууд байна те. Микинүүд яаж ин жоох стресстэй байгааг, ядаргаатай байгааг те. Өөрийнхөө одоо ингээд нэг санаагаа айгүй их зовоож байгааг. Айгүй их санаа зовно гэдэг чи яадаг гэхээр айгүй их энерги уналтанд орно гэсэн үг. Энерги жоохон тийм ядарнаа гэсэн. Өөрийгөө ядрааж яана гэсэн. Хит их юм бодснороо. Бодохдоо хит их одоо нэг сүрэг юм бодснороо шүү. Сайхан бодвол хүн тэгдэхгүй л дээ. Хэд сүрэг бодлууд таныг айгүй их ядраахаар байна шүү гэж. Тийм эхлэл танд эхлээд орж ирнэ. Сүүлийн үед тэр өөрийгөө л одоо их зовоосон 9 шидийн олон юм асуудлууд айл ингээд нэг зурагдсан пянц шиг ингээд тойруулаад бодоод байгааг хэлээд байгаа байхгүй энэ дэр. Тэгээ магадгүй нэг бас ингээд нэг цуглаал нэг шийдэлгүй. Тэгвэл яасан, ингүүл яасан, тэрч буруу, энэч зөв гэлгээд баахан л одоо нэг л их ярьсан улсууд. Нэг бол дотроо өөртөө маш их ярьсан хүн, нэг бол хуран цуглараад хэдүүлээ найз нөхдөдөө эсвэл ах トゥ амраг сатантайгаа цуглараад нэг тийм онцгийн шийдэл байхгүй хэрний нэг их ядраасан энэ байгаа байдлууд нь
айгүй их таныг өөрөг чинь ингээд нөгөө нэг ядрааж яана л гэж хэлэх гээд байна л да. Эсвэл байгууллага хамтд юу ч байж болно шүү дээ. Ер нь л нэг тийм сугларч ярьсан яриа. Эсвэл өөрөө ганцаараа хэрэг байлаа гэхэд айгүй өөрийгөө ингэж зовоос их олон бодол олон юм юунод гэсэн үг шүү заа юу. За яг тийм төрлийн энерги хэлээд байгаа энэ дээр. Тэгэхээр таныг жоохон энерги алдаад байна гэж. Нэг бол хэтэрхийх олон хүн дотор хэрэгтэй хэрэггүй юм ярьснаас олж энерги алдчихин. Нэг бол өөрийнхөө дотор талтаа одоо хит охиолон бодол бодсноосоо болж алдчихна гэсэн үг. За ринг. Энэ бол танд одоо юу гэх юм ринг гэхээр л ерөөсө бүгж гэхээр хурим найр мариул биш шүү заяа. Юу гэхээр гэрээ хилэлцэл холбоо сүлбээ дахиж ингэж давтагдах циклийг хэлж байгаа. Бас тэр нь нэлээд удаан хугацаанд үргэлжлэх. Таны шинэ эхлэл магадгүй яаж яах вэ гэж ингэж ярьж байгаад нэг ийм гэрээг хилэлцэл ажлын тал дээр яриа л хэлсэн ч байж болно. Тэгэхээр ярьж ярьсны эцэст энэ нь өөрөө шинэ эхлэл чинь нэг хүнтэй хамтарсан хамтын ажиллагаа. Эсвэл нэг тийм за тэгин ингэн гэж амлсан амлалт болж орж ирэх гээд байна гэсэн үг. За энэ цэцгийн баглаа тий. Энүүгээр бол бэлэг, баяр хөөртэй, таатай мэдээ. Одоо нөгөө ярьж ярьсны эцэст стресстэй ярьж ярьсны эцэст энд одоо нөгөө одоо шинэ нээлт гэх юм уу тий. Хамтын үйл ажиллагаа баяр хүргэх байдалд сайн мэдээ ирж гинэ гэж. За эцэст нь тийм гоё үр дүн ирж гинэ гэж хэлэхээр байна. Сэтгэл сэргээх, үн цэнтэй мэдрэмж өгөх сайхан мэдээл гэж ойлгохоор. За таротын картууд яг юу хэлэх гээд байна гэхээр Knight of Wands картаар шинэ эхлэл чинь таны энэ шинэ эхлэл чинь маш юм хурдтай эхэлнэ, хурдтай орж ирнэ, хурдтай эхэлнэ. Хурдан шийдвэр гаргах шаардлага гарна. Гинтийн одоо тийм акшн авах шаардлага гарна. Магадгүй хурдтай шиг гэсэн нэг иймэрхүү хурдан төрлийн энерги. Магад энд ярьсан ажил хэрэгээсээ болоод гинт нэг тийшээ хурдан явах шаардлага ч юм уу. Тэгэхээр нэг газараа удаан нэг газараа байгаад байх энерги биш ээ гэсэн үг. Өөрөөсөө нөхцөл байдалд ер нь нэг тийшээ хурдан явах гэдэг юм байна. Явахаар болох юм байна. Энэ ажилласаа, энэ гэрээ, энэ их ярьсан энэ юмнасаа болоод гэсэн үг. За Two of Wands. Тэгэхээр таны яг одоогийн энерги энэ бол танд ирэх энерги шүү заяа. Тэгэхээр яг одоо болохоор энэ ярианы төвшөндөө гэрээ хилцлийнхаа одоо ингээд яах вэ ийхүү гэж ярьж байгаа боловсруулж байгаа энэ төвшөндөө эцэст нь энэ хоёр карт холбогдож байгаа. Энэ нь болохоор Two of Wands-оор болохоор цаашдаа яг яах вэ? Аль талаа барьж явах вэ гэдэг юм уу? Алийг сонгох вэ гэдэг юм уу? Тэгэхээр илүү том ирээдүйдээ харагдаж байгаа сонголтыг нь сонгоод магадгүй нэг ийм хоёр төрлийн ажил хийх гээл одоо баахан тэрнийхээ төвшөнд алийг нэхлүүл за ийм байх болоо тийм байх болоо гэж өстой бүр ингээд өөрийгөө стресслэн ингэж яриад байгаа яриа юм шиг байна ер нь бол тийм. За тэгэнгүүт эцэст нь яг сонголт нь болохоор яг яах вэ гэхээр алстаа аль нь илүү ирээдүйтэй ашигтай ажил байх вэ гэдэг. За энийг нь сонгоод тэгэл энэ нэг юм гинтийн хөдөлгөөн орж ирээд. За яг энэ картаар юу хэлэхээр өнгөрсөн карт. Энэ бол өнгөрсөн цагийг илэрхийлж байгаа. Тэр өнгөрсөнд бол жоохон тийм бухимдалтай, одоо нэг гатсан, үйл хөдлөлөө авч чадахгүй. Тэгэл яг яахаа мэдэхгүй хэсэг тийм амралтын байдалтай өөртөө жоохон одоо юу гэх юм зөрчилдөөл одоо тэгх байсан чинь тэгж болж чадахгүй анч гэдэг юм одоо нэг иймэрхүү төрлийн байдалтай байсныг илэрхийлээд байгаа байхгүй. Тийм байсан. Одоо бол ярианы төвшөнд байна. Тэрийгэ бүр маш их төвлөрж бүр ингэж
бодож боловсруулж чинь эцэст нь шийдвэрийг яг яаж гаргаж ийн гэхээр алс сан холын ирээдүйтэйг нь хараад за тэрэндээ одоо гэрээ хэлэлцээ хийхийн төлөө магадгүй энд хурдтай үйл хөдлөл авч явах гэдэг. Энэ нь эцэстээ танд олон боломж сонголтуудыг өгнө. Seven of Pentacles гэдэг нь болохоор та зөвийг нь олж шийдэж эхэлж байгаа шиг байна. Тэгэнгүүт танд энэ нь араасаа хөвөрсөн олон сонголт боломжууд танд ирнэ гэдгийг энэ карт ирээдүг илэрхийлж байгаа. Тэгээд танд тэр нь ирнэ гэдгийг. За энэ болохоор бас Seven of Wands гэдэг карт. За энэ Seven of Wands-оор болохоор ирээдүйд та энэ ажил дээр одоо юу гэх юм? Баттай байр суурь төрнө гэж. Та энд сонгогдно гэж. Гэхдээ энэ бизнесийг зарим талаараа ижил төрлийн ч юм уу бизнес л юм шиг болоод байна л да ерөнхий уншлагыг уншихаар. За тэгэхээр яг явахаар ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээс жоохон өөрийгөө хамгаалах шаардлага байгаа бах. Одоо бизнес байдаг юм бол хаанаас юу авч яахаар шийдсэн бэ гэдгийг жоохон нууц байлгадаг ч юм уу те. Мэдээж тэр тех столтой. Тэгтээ нэг энэ дэр хөдөр дээр гарч ирснийг бодоход нэг бүгдийг зарлаад яриад яваад ажмааргүй юм шиг байна л да энэ дэр яг. За тэгэхээр танд тэр нь ийм аз жаргалтай, танд ирээдүг өгөх ийм юу болно гэж одоо шинэ эхлэл болно гэсэн үг хэлэх гээд байна. Энэ бол бас тийм төвчээртэйгээр бодож боловсруулж хийж байгаа юмны чинь үр дүн нь танд үр дүнгийн хүлээж байгаа бас үр дүн нь танд эргэж байгаа цаг юм хэлээд байгаа байхгүй юу? Seven of Pentacles-аараа болохоор. Таас энэ чинь одоо нэг хоёр юм дээр одоо нэг гацаал аль нь илүү ажил одоо ашигтай бол гэл ингэж бодоод исэн юм шиг байна. Тэгж зөвийн сонгосных энэ хүлээлтийн үр дүн танд ирнэ гэж. Удаан бодож боловсруулсан байхаа ер нь бол тийм хурдан гинт яачаагүй. Яг шийдчихээрээ болохоор энд бол гинтийн үйл хөдлөл авч байгаа байхгүй юу? За ерөөсөө шийдчихлээ. Одоо энэ лүгээ хурдхан шиг ажил болгоё, хурдхан шиг хийе гэсэн. За тэгэхээр энэ картэрстэй өөрийгөө хамгаалах. Бууж өгөхгүй байх. Бизнес үүдэг бол бизнесээ хамгаалах. Шин санаа оноо төрсөн бол тэрийг хамгаалахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр би бол нэгтэй сонголт шийдвэрээ гаргасан юм чинь эндээс бол өстө бууж өгөхгүй. Би оргилтын гартлага бол зүтгэнээ явна гэсэн ийм төрлийн нэрэг байгаа даа шүү. Энэ нь болохоор одоо энэ салбар энэ бизнес байдсан бол би энэний одоо хамгийн юу нь болно гэдэг юм уу те. Надаас илүү одоо энийг хийх юм байхгүй. Энийг би шинэ одоо өөрөө ягаад энэ дэр нэг тийм шинэ санаагаа нуух, санаагаа устдаас нуух муух гэж гарч ирээд байгаа болохоор энэ таны энэ бодож олсон шинэ санаа чинь одоо магадгүй шинэ бизнес байх л да. Тэгээ хүмүүс мэдчихвэл одоо бас шуурчж магадгүй тийм. Тэгэхээр энийг хамгаал гэж гарч ирдэ. Тэгэхээр та энийг шинээр эхлүүлсэн хүн чинь мэдээж энэ салбарынхаа энэ хийж эхлүүлсэн юмныхаа одоо юу гэх оргилтон юм уу сонгогдсон л байж таараа, сонгогдох л байж таараа хамгаалж чадвал. За тэгэхээр танд ийм төрлийн шинэ энерги бол одоо орж ирж байна гэсэн үг шүү. За ингээд уншлагыг сонсож хүлээж авсан танд баярлалаа. Хэрэв уншлага таарсан, таалагдсан болвол сувгийг subscribe хийж дэмжүүл маш их баярлж талархах болно. Баярлалаа. Баяр таа.